За ард бичлэг оруулаагүй. Тэгээд энэ удаагийн шинэ онцлогоо оруулж байна. Та бүхэн маань нэг хэлэх юм бодохгүйгээр нэг анхаарлаа төлөвлөх шаардлагагүй нүдэн туссан зүйлээ сонгоно шүү заяа. Нэгт энэ Пандора байна, хоёрт энэ цаг, энэ гуравт энэ буувч байна. За тэгэхээр нүдэн туснаа сонгороо. Гизүвлээ тэгээ шууд уншлахаа эхлэв. Миний уншлах шууд явчихдаг. Тэр нь бас амар байдаг. Яг бодит байсан дээрээ. Тэг би аль болох холын юм ярьж нуршуулахгүйгээр яг асууж байгаа өөрөөсөө асууж байгаа асуултанд чинь тэр бүрний хариулт авахыг хичээж байгаа шүү. Тийм болохоор аливаа юмд авах гэхийн ухаанаар ханднаа. За миний энергийн шалгалт болон уншлах таарахгүй байгаа бол энэ удаагийн бичлэгэн дээр магадгүй би таны учир занглайг тайлах хүн биш болж таарж байна гэсэн. За тэгэхээр энергийн шалгалтаа эхлүүлээ. За энэ зүйлдээ сонгосон хүмүүс хаа энергийн шалгалтаа эхлүүлээ. За энэ группийг сонсон хүмүүс маань зөөхөн урлаг соёлд илүү татагдаад байгаа, илүү уншиж мэдих, таних тал дээр татагдаад байгаа, оюуны гинт даашлаад байгаа. Ер нь бол харьцангуй астролог, уран зохиол, шинжлэх ухаан, ийм бит зүйлүүдэд татагдаад байгаа гэж байна. За ер нь бол ийм хүмүүс байна. Мөр үе шинэ уран бүтээл хийх гэж байгаа, шинэ ажил төлөвлөсөн, шинэ гэрээ контракт хийх гээд шатаад аваад явж байгаа хүмүүс маань байна шүү. Ер нь бол хүмүүстэй уулзаад явж байгаа төсөл хэрэгжүүлэх гээд байгаа шинэ уран бүтээл хийхтэй холбоотойгоор хүмүүстэй уулзаад ингэж яваад байна гэсэн мэрэг гарч байна. За мөн ойрын хугацаанд ер нь барилга дээр утсан шинэ баригдаж байгаа байшин барилга шинэ баригдаж байгаа одоо гэрмэр одоо ийм юмд очисон тийм хүмүүс тийм орчинд очисон уулзсан гэж бууж ирж байна. Мөн шинээр өөртөө ном худалдаж авсан. Эсвэл нэг номыг хайгаад байгаа, нэг юмыг хайгаад байгаа бичих цаастай холбоотойгоор хайгаад байгаа бол та зөв группийг сонгосон байна. Мөн шинэ уран бүтээл хийх гэж байгаа, яриа хэлцээр дээр явж байгаа уран бүтээл ер нь эхлэх шатнаасаа зогссон байгаа бол та зөв группийг сонгосон байна. Мөн ойрын хугацаанд хөдөө орон нутаг юм уу хөнгөн аялал олоолаа цугласан бэлтгэл лекц семинарт сууж байгаа бол та зөв группийг сонгосон байна гэж үзнэ. За нэгдүгээр группийнхаа сонсох шаардлагатай асуудал юу байна? Тэр талаар хэлье. Халийн өмнө учир шалтгааныг ер нь тайлах нь илүү зөв учраас би сэдв заадаг бай. Жишээ нь хайр дурлалын мэрэг хийта гэдэг ингээ оронгууд хүний ажил төрөл мөнгө санхүү эрүүл мэнд рүү орчод байдаг байхгүй. Тэгэхээр танд бол нэг шаардлагатай зүйлүүд юу байна? Таны хайр дурлалын харилцаанд юу нөлөөлөд байна? Учир шалтгааныг гаргах гад үздэг. Ажил төрлийн хувьд ч гэсэн хувийн амьдрал давхар яригддаг учраас мэргэндээ бол тодорхой сэдв өгдөггүй. Яг л эзэндээ очиосоо яг л гаргалаагаа олохгүй байгаа хүмүүстэй хүрчээсэй гэж боддоо шүү заяа. Зүүд нойр зүүн совин сэргсэн сэтгэл төвшнөл байгаа. За ер нь сэтгэл төвшөнтэй холбоотойгоор шийдвэртэй байдал хүрч чадахгүй байна. Яаж чадахгүй байна? Шийдэж чадахгүй байна. Яг яах учраа олохгүй төөрөөд байна. Тийм үгүй хоёрын голд гацаад өөрөө дотроо тэрийг ингээд хойш нь тавиад иж болно шүү дээ. Нэг яваад үзэнгүүд тэр өдөр ажилчин бүтээгөө, хоёр яваад үзэнгүүд төлөвлөсөн хүмүүс чинь төлөвлөсөн юм чинь бас ингээд цаг хугацаанд болж өгөөгүй байнгут за гуравтаа илээлээ маргаашлаа. За тэгж жаад бол энэ ажлыг хийчихэд энийгээ эхлүүлээ. Тэр ажлыг болгочоо тэрийг эхлүүлээ гэд хойш тавиад байна. Шийдвэрт гарч чадахгүй байна. Тийм учраас зөв шийднэ. Шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь жоохон нэг юмдаа тууштай үзнэ хоёлаа. Энэ мөн үү биш үү гэж эргэлзэхгүй. За яа. Өөрөөсөө мөн үү биш үү гэж. Тийм ээ зүүн совин чинь чам судлаа хэлээгүй. Мөн үү. Танаад байна. Мэдээд байна. Цаг хугацаа харуулнаа. Зүүн совин чинь чам тудлаа хэлээгүй. Эхлүүлж байгаа зүйл чинь бодож байгаа санаж байгаа зүйл чинь бол
биежилтийн хувь байна. Гэвч одоо чамаас бас чамгаа орлого шаардлагатай. Цаг хугацаа харуулнаа. Аливаа юмд жоохон төсвөр төвшөртэй хандаарай. Аливаа юмны гэгээлэг сайн талыг хараарай. Яагаад хит юм сөрөг юмнуудыг хараад байна. Зүйлүүд ер нь бол эргэн тойрны зүйл дотор гэгээлэг зүйлийг сайн чанарыг авууштай зүйлүүдийг харж эхэлснээр магадгүй болохгүй байгаа зүйлүүдийг чинь нэг том зангилаа тайлбарлах байхаа гэж шүү заа юу. Яг л чи дотроо бодсон байгаа түүнийг чинь хэлж байгаа. Би одоо яг хүзэр юу гарч ийн түүнийг л хэлж байгаа. Мэрэг юу гарч байна түгээр л үзчихээ шүү заа юу. За ойр хугацаанд маш сайхан хэл мэдээ ирнэ. Сэтгэл санаа хөнгөрнө. Чи ер нь жоохон гарч орж яваач. Хүрээлээ жоохон солиод үзт юм уу? Хийдэг юм нэг солиод өөр танихгүй орчинд орж үзэх ч юм уу? Эсвэл ийм те өөр орчинд орж юм мэдээлэл цуглуулах нь зөв яваа. Танаа тэр хугацаанд чи зөв хүнийг таньж байна. Буруу хүмүүсийг таниагүй. Эргэлзээ танилцаа байгаа бол цаг хугацаа харуулнаа л гэж чинь заа юу. Тэгсэн чинь бас яасан бэ гэсэн чинь. Яа. За ерөнхийдөө хайр сэтгэлийн талын юмыг харлаа шүү. За тэгсэн чинь тууштай биш юм байна. Өөрийгөө хорвоо ертөнцийн төв гэж боддtiin байна. Чамайг эргүүлж явж байгаа, чамтай уулзах хүссэн хүмүүс байдаг ч гэсэн уух чанар, мөн чанар хоёрын таньдгүй байна. За тэгээд чи өөрөө ямар нэгэн харилцаа хандлага эхлүүлэхдээ хойшин тавьдаг. Тэ өөртөө итгэлгүй байдаг. Яг тэр талын өмнө дээр болохоор нөгөө харилцаа холбоо үүсгэх гэдэг байгаа хүнээ бас нэгт бодож юм. Хэр багийн хүн чам таалагдахгүй байна. За харилцаа холбоо үүсгэх гэхээр би энэ үнтэй удахгүй штэ гэдэг юм. Мэдрэмж байдаг. Тэгээ өөрийгөө ерөөсөө дайжилтгүй хойр хандаад байдаг ийм тал байна. Тэг өөрөө л бараг дуртай бол яваад ирхүүлгүй дээ. Тэгэл очиж байгаа л үү дээ гэл. Тэгэхгүй. Энд чинь бас хоёр хүний хичээл зүтгэлээс хамаарна. Заавал одоо энэ хүн ингээд ганцаараа ганц би удаа яваад ирэнгүүт чинь нэг сэтгэл таарсан жоохон халамжтай жоохон нааштай хүн ингээд гараад ирэнгүүт шууд сэтгэл хөдлөлөөр ингээд хурдан нэг талтай гарчих гадах тал чамд харагдчихэв. Үгүй ээ, муу адил ярахгүй. Ер нь бол эхлүүлсэн харилцаагаа одоо саяхан ингээд богинохон маш хурдан хугацаанд эхлүүлэх гээд шийдсэн юм харилцаа байгаа бол цаг хугацаа харуулна шүү. Юм юмд тэхгүй салбахнахгүй шүү. Тэгээд нэг хойроо сууж байгаа хойшоо хандж байгаа юм шиг мөртлөө хитрхи амир сэтгэл зүрхээ зориулждаг хүний айсаар байдаг. Тэгэл нөгөө хөөхөн хүүхч хамаг юм тоочвол ингээл байгаад ах юм. Ойлгохгүй байна. Харилцаа ихэндээ гоё шүү. Явцсан дундаа асуудал гарч ирнэ. Төлөвлөгөө гарч ирнэ. Тэс дараатай байх ёстой. Гэдгийг бас сануулж ийн хүзэр. Тэгээд чамдаас энэ амьдралыг ингээд нэг юм харилцааг, гэр бүлийн харилцааг, хайр дурлалын асуудлыг цааш нь ингээд гүнзгийрүүлээд, дэлгэрүүлээд ингээд бодохоор цаашдаа тууштай аваад явах чадал бас юу байгаа вэ? Чи өөрийгөө бол бас мэддэм биш үү? За би юу н туушгүй дээ. За би энийг бас ингээд яаж өөдчихгүй дээ гэж бас тэ эсвэл битэрээ харилцаа яахаар энэ нөхөр нэг жоохон ийм байна да, тийм байна да. Одоогор бол нэг амар сэтгэл дотор ч бодогдоол, нин шаардлагатай шахагдаал, догтлоод байгаа хүн болвол алга. Гэхдээ яг маш ойрхон тий. Ер нь нэг хүнийг ингээд нэг бодсон бол ер нь бол боломж бай шүү. Тийм. Гэтэ чи өөрөө ингээд сэтгэл гаргаарай. Тэгэхгүй бол чамаас юм шалтгаална шүү. Чиний хэм баг юу ах чи хин ч хамаагүй шүү гэж үзэх хэлж байна. Сүлдээ ойлгоо болчлоо. Гүшагаа бол тэгж хэлж чинь хуцаа орноо урд зүгээс гэж. За ингэж зөрчилтөө маргалдаан юм өрсөлдөөн худал хуурмаг байдал юм өөрөө ч амар их ороож байна. За яагаад юм худал хуурмаг байдал ороож байна гэхээр хүмүүстэй ингээ яриа хэлцээр хийхээр шийдвэртэй төвшөнд гарч чадахгүй байна. Нэг юм дуусгаж чадахгүй эхлүүлчихэд орчт юм уу? Одоо ингээд эхлүүлэн гэж яриа зогсоож тийм үү ийм асуудал байна. Гэтэл яасан бэ гэсэн чинь
оюуны өмч буюу одоо өөрөө чи хийж байгаа уран бүтээл бодсон төлөвлөсөн юмнууд энэ талынхаа юмыг жоо хамгаалаач ээ. Ижил төстэй одоо ингэж юм оюуны хулгай ч юм уу, бичиг цасны хулгай ч юм уу, залмих ч юм уу, иймэрхүү хүмүүс өөрөө чи хэр ороож ийна бас бодох хэрэгтэй. Зүтгүүлэл чамаар хийлгээлээдэг хамаг юм хийлгэснийхаа дараа яг чиний энэ оюуны өмч гэдэг нь муу юм уу биш юм уу бас тий. Эсвэл чиний хийгээд байгаа энэ ажил чинь яг чинийх байх юм уу, баахан хүмүүс өөрөө ашиглаа санааг нь аваад цааш нь өөрчлөөд ингээд дэлгэрүүлээд явчих гад л харагдчихээн. Тэгээд хинд юу ярихаа сайн бодоорой. Төлөвлөөрэй. За ойрын хугацаанд бол бүр гойд 6 цэнгэлээс холоор гой байгальд гараад энерги ирчмээ аваарай. Байглаас. За юу. Байх ёстой хүмүүсээс орчноо жоохон солиод өөр хүмүүсийн ингээд орчинд орохоор өөр хүмүүсээс бас юм өөр мэдээлэл өөр энерги орж ирдэг байхгүй. Хүн ер нь ямар орчинд байна яг л тэр энерги чинь сүлэлдэн шүү дээ. Тэр л юм байна. Жоохон ойр бүтлгүү хүмүүстэй тааралайвал бүтлгүүд байгаа л байна. Ойр дагаар салхинд гараад гүгээд их юм бол байгаль одоо чамд те бас нэг юм чиний хараагүй өнцгөөс харах нь шүү дээ чи. Магадгүй. Мөнгө төгрөгийн жижиг шажиг асуудлууд бас байна. Хүн юм чи мөнгө төгрөг санхүүгийн асуудлууд бол байна. За санхүүгийн асуудал дээр яасан бэ гэсэн чи өөрөө яваа, өөрөө зүтгээ. Гинтийн боломж удаа үлээсэн хүмүүсийн амлалт бол худлаа гэж. Одоо цаг нь болоогүй. Яах юм бэ гэд. Чи өөрөө юм хийгээд олж чадна штэ. 5 төгрөгөө 700 хийгээд авчих боломжууд бол бас байгаа штэ. Тэднийг ер нь бол нэг тавиарай. Мөнгө төгрөгийн асуудал дээр заяа. Тийм баяр жаргалтай нааштай сэтгэлжин гой хөнгөрч хөнгөн байна. Баяр хүргэе. Өчигөө стресстэй тахна гайгүй мэн. Дээр татаад сарах гэдэг юм л да. За. Яг одоо ингэж эхлүүл чи яг одоо ингэ хийхээр бүх чанар юм хоосон харагдчих шүү заяа. Яг одоо өнөөдөр энэ бичлэгийг үзээд магадгүй эхлээ хоосон харагдчих. Эхлээ өөртөө төвлөрөө шүү. Би яг юу хүсэж байгаа вэ? Би яг юу эхлүүлээд байгаа вэ? Миний хийж байгаа юм яг яачаад байгаа вэ? Хэр бүтэмжтэй юм байгаа вэ? Гэт өөртөө эхлүүлээд анализ хийгээд төлөвлөгөөнд оруулнаа заяа. Тэгээ хувийн амьдралын тал дээр ч гэсэн чимэн ер нь бол зөв гიშгэж эхэлж штэ. Одоо харьцангуй өөртөө хариуцлага хүлээж чадхаар болоод байдаг. Сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй яарахгүй шүү. Чамд шууд яарах гэдэг тал байна. Ер нь бол тэгэл нэг уурлуулад үз, нэг уйлуулад үз, нэг унжуулад үзэхгүй да тэгэл халуу юм. Үдцэн дээр штэ тэгэл. Бас нэг уурлахаар өөр аршинтай унгаар ширх гэдэг юм уу. Харагдах гадны гаргах хилэмж бол өөр дотоод гоо үзэсгэлэн гэдэг чинь бас нэг өөр зүйл. Тэгээ өөрөө чи ертөнцийг ойлгодог хүн байхгүй бол ажлын ачаал дарамт энэ ертөнцийг чи ойлгодгүй хүн бол ойлгохгүй нэ гэж мөрийг хэлж шүү за. Яг яах вэ? Жог хичээл зүтгэл хэрэгтэйгээс хойш чи өөрөө бас нэг уужруул хойшин тавиад шүү дээ. Цаг нь болоогүй байгаа юм байлгүй дээ. За захаад асуух юмнууд бас байна тий. Яриа хэлцээр найз нөхөд эрийн төрний хүмүүс. За жоохон ингээд энергиэсээ гараа сүлдээд нэг жоохон байгаль руугаа ойрхон байгаад эсвэл тархилгаагаа амраагаад аль эсвэл одоо сайхан хурал семинарт яваад аль эсвэл одоо энэ бүхэл юм хөгжчлээ шүү дээ. Тий. Өөрийнхөө татагтаад байгаа тэр бясалгалдаа явж үзээд ч юм уу эсвэл яг могт яваад миний зүгээс бол би бясалгалыг хүмүүст зөвлөдөггүй. Тий. Би бол баг тэрний орон байгальд гараа сайхан байгалийнхаа хогийг цэвэрлсэн бараг буян болоод эргүүлээд үүлэнд чинь дэлгэр сайхан болох байх л гэж би хэлнэ өрөө шүү за. За. Тэгэхээр энэ нэг маань ингээ нэгдүгээр бүлгийг үзсэн хүмүүсийн маань мэрэг маань өндөрлөө 2. За энэ цагийг харсан хүмүүсийн мэргийг хэлүүлээ. За энергийн шалгалтыг хэлүүлээ цаг.
За энэ бол холын харилцаа. Холын харилцаа байна. За холоос хүнээс хэл мэдээ хүлээж байгаа бол тийм ээ. Та зөв группийг сонгосон байна. Ойр дөрөөсөө өглөө нь өдөр нь унтчаад шөнө нь ингээ унтахгүй сэрвнээд байгаа бол та зөв группийг сонгосон байна. За мөн саяхан шинэ хаалгуудаа солиулсан хаалганы байруул цоож моож тий иймэрхүү юм худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна. Мөн одоо за мөн өрн саяхнаас та юм цэцэг цэцэгтэй газраар ер нь их явсан байгаль гарчаад орж ирсэн юм да сайхан. Нэг явчаал ирсэн мэн их бол яваагүй наа нэг явчаад ирсэн мэн. За энэ дээр яасан бэ гэсэн чинь зүүд нойр тавгүй байгаа хүн байна. Энэ нэг юм айлт хонсон юм да. Найз нөхдөндөө айлт очиж хонсон хүн бол зөв группээс сонгосон байна. Яг энэ бичлэгийг үзэж авах явцад цаг хугацаа заадаггүй. Яг ийм зүйл тохиолдсон бол та 2 дугаар бүлэггүй зөв бүлгээс сонгосон байх шүү заа. За тэгэхээр хоёулаа уншилгаа эхлүүлье. 2 3-лаа гэж яриад тах чинь бичлэгийн 2 3-лыг үзэж байгаа юм байна. Зөвлөсөн л ахалт. За. Энэ хүмүүний заяаны хань мөн үү биш үү. Гэтэл сэтгэлийн ачаад авах зовлон их байна. Урд чинь. За өөрөө ч хүн бол ас зайтай эсвэл зайтай холбоотой юм байна. Магадгүй нөгөөдх маань хөдөө орон дотогт байгаад байдаг та төс өрн байгаад байдаг юм уу. Ингээд хоёр харилцаа ингээд зайтай харагдаж нэг нь гадаад ч юм уу дотор ч юм. Гэтэл үл ойлголцол ачаад дарамт айгүй их байна. Хувийн амьдралын зүгээс ачаад дарамтууд ч айгүй их байна. Энэ хүн яг ингээ гэр бүл болох уу, өөртөө ч цаашдаа амьдрах уу гэдэг бол амлал чанар дээр байгаад байна. Ил итгэл сэтгэл төрөхгүй яваад авчихна. Оо гоё. За ингэсэн чи яасан бэ гэсэн чинь. Хүнээс хүсдэг юм аа өөрөөсөө хүсэж үзүүл яасан юм бэ? Өөр чи өөр юм харилцаа холбоо үүсгэсэн хүн гарч ирж ш. Тажуугаар ингээ зүгээр ахаар яриад идэм үү, уулзаад идэм үү юм хүн гарч ирж байна. Тэгчээд өөрөө гадаад байгаа хүн юм уу, хайр байгаа хүн юм уу, хөдөө орон нутагт байгаа хүн юм бодоод ахаа. Тэгээд ер нь бол эргэлзээ танилцээ төрөөд ер нь ингээд ийм чигээр удаан байх юм бол би баг болсон дээр юм байна, ингэсэн дээр юм ингээд. Гэтэ яг үнэндээ бол чин үнэн байж иж үнэн юм байна штэ. Дараа одоо байгаа хажуучин байгаа уулзаад байгаа хүн чинь баг өөрт чинь илүү нааштай санагдаж байна. Гэтэ энэ бол зүгээр худал хуурмаг цаг хугацааны асуудал. Тойрог таарах хүмүүс биш ээ. Зүгээр богинохон зүгээр уучлаагаад тахгүй нэг юм харилцаа л байгаад байна. Бишээ гэж үзэр хэлж байна. Тэ. Таны эргэн тойрон зөрчил маргалдаа найз нөхдөд ер нь жоохон анзаараад үзүүл яасан бэ? Дандаа л нэг юм болж бүтэхгүй юм оролцсон, болж бүтэхгүй юм хийсэн, болж бүтэхгүй юм ярьсан иймэрхүү хүмүүс айгүй их байж штэ. Ер нь орчноо бас нэг солих цагчин болсон байна. Тэгээ үүнтэйгээр холбоотойгоор ар гэр эргэн тойрны хүмүүстэйгээ ойлголцохгүй байна. Маргалдаад байна, зөрчилдөөн гараад байна. Эсвэл өөрийгөө голох, гоочлох юм ийм байдал өөрт чи илрээд байна штэ. Тэгээд төлөвлөсөн юм алгаа. Зүгээр л ингээл нэг цаг бараал ийшээ тийшээ яваал найз нөхдөндөө очиод яг ингээ ажил төрлийн хувьд ч гэсэн ажил төрлийг доктортой тууштай хийж өгөхгүй. Тэгснээ өөрөө болохоор тэр хүнийг харж хүлээгээд байдаг. Гэтэл өөрөө энэ дахиад өөрөө ингээд нэг өөр хүнтэй харьцаа эхлүүлэх гээд байдаг, эхлээд байдаг. Ийм адармаатай юм бууж ирж байна. Тэ. За гэтэл бол юу хэлж байна гэхээр та хоёрын харилцаа бол
За хард үзэж байгаа хүний хувьд ч гэсэн одоо үзэж байгаа хүний хувьд ч гэсэн бол хэлэхэд таны энэ ихлүүлсэн харилцаанууд бол жоо удаашралтай. Таны санаж бодсон шиг нэг учир зүггүй нийлүү халуураа одоо юу гэдэг те халуун хайр халамж одоо тэр тиймэрхүү зүйл байхгүй. Гэсэн мөртлөө таны ингээд сэтгэл хоёртцсан яах учраа мэдэхгүй. Яг уу энд байгаа хүнээ бол хаяхад бэлэн. Гэхдээ гэвч эн чинь бас сонирхол юм байна да. Тэгээ хайрт байгаа хүний чинь хувьд бол сэтгэл санаа нь хөнгөрсөн. Урд нь их шахуу ойр ярьдаг гэсэн бол одоо жоо харилцаа холбоо хөндөрөөд байгаад байгаа мó да гэж харагдаж байна. За хувийн зүйл асуудлууд, ажил төрлийн цаг, магадгүй цагийн зүг рүү тэр хүний одоо зорилго төлөвлөгөө мөнгө төрний асуудлууд их байгаа учраас бас байн төвлөрч чадахгүй байгаа дээ шүү. Өөрийн чинь хувьд ингэ сони юм зугаа цэнгэлийн байдалтай энэ зугаац чингсэн хүнд ингэж нэг юм хоос итгэл найдал төрүүлсэн харилцаануудаа болооч эзэгцлээ чи. Явуулах нь явуулаа. Болох нь болоо. Ер нь бол би шудраг бай гэж хэлмээр энэ үзрэн дээр шудраг байчих. Яаж эргүүлээ сэтгэлд чи амар нэрчин цэв шүү. Бас тэрийг бодож үзээрэй заяа. Уурч үрж ин тэгтээ зүгээрээ. Нэг хуудлаадах шаардлага байхгүй. Энэ дээр. Чим нь одоо хувийн ажил төрөл амьдралтаа анхаарна, хувийн карьертаа анхаарна. Одоо нэг хэсэг ингэж хямарч нэг хэсэг ингэж хоёр хүний дунд юм ацсанд ингэж байж хоёр ч биш 3 мөр гарч ирээд байгаа байхгүй ийм эмх замбраагүй юм харилцаанууд нэг нь гадаад байгаа хүндээ гордлого найдлага төрүүлчихэд идэв нөгөөх нь энд ирсэн хүнээ хажуудаа байлгаад ойр орхон уулзаа өөрийгөө хайрлуулж инхрүүлэх гэдэг гэтэл ахаад өөр хүнд сэтгэл татагтаад байд юм одоо энэ жоохон дурламтгай байдалд анхаарал тавина. За юу дурламтгай байдалд анхаарал тавихаасаа гадна мөнгө төр хувийн ажил амьдралтаа анхаарал бол цагчин болчихжээ. За ажил төрлийнхаа юмн дээр жоохон тогтвор сууршилтай байгаад өгөөч ээ. Ер нь нэг нааштай боломжтой зүйлүүдтэй уучлах гэдэг болох гээд байна. Гэтэл одоо ингээ уруу таталтанд амархан өртөөд ингээ явчихдаг юм уу? Ажлын ачаал даахгүй байгаа юм уу? Өөрийнхөө би бол хэлнэ өөрийнхөө сүрэг юмтэй жоохон тэмцчихээ. За юу ер нь ингээл өөрийгөө дайшлах хэрэгтэй шүү дээ. За ашиг хойш нь хаяад байж болохгүй. Шудраг юм ерөөсөө л тийм байна. Чи ч гэсэн алдаа дутагдaltaй, өөр алдаа дутагдaltaй байж ариун цагаан мэд дүр хэсгээд явах вэ. Аливаа юмд бас авахгүйхээ ухаанаар хандаад тий амьдралдаа шинэ эхлэл болгоо шинэ нэмийг босгоё, шинээр эхлэе гэж бодож байгаа болноо. Чам бүтэмж байна. Гой сайхан зүйл харагдчихээн жоохон тэнцвэртэй байна. Сэтгэл санаа бие үйлдэл хилэмжүүч юм докторгүй байгаа шүү заяа. Тэгээ одоо ингэж нөгөө юм болгоныг зохицуулж авсаад хөдөлсүүлээ тарихтлаач өвдөж шít. Тэгээ ингээд гой буянтай юм уу? Тэгээ бас ингээд нэг өчргөө ажил төрлийг өчргөө мөнгө төгөөр болохгүй мөртлөө ягаад ч юм үүсэн бүтгэж дэлгэр суудаг юм бах юм. Тэгээ энийг сайхан зөв ашиглаад зөв гаргаад явбал бол амьдрал чинь хэрэгтэй л юм. Аавчтай сайн чанарууд өөртөө ч юм байна байлгүй яах вэ? Хүнд тусахгүй мосхгүй хүний өвгээр найзрахаг иймэрхүү асуудлууд бас байна. Гэхдээ тарих толгойд хүн гэдэг бас санаад тий хэрүүл тэмцэл зуршил маргаанаас холд аливаа юм шийдвэртэй болиё гэж бодож байгаа болчих. Тэгээд нэг юм шийдвэр гаргахгүй игээд ихээр нуушлал хэрүүл маргаан тэмцэлд гаргахаар нүшөөгд ахгүй. Чамд бол амар их асуудал байж та хувийн амьдралын асуудлууд чи айгүй өндрийг авсан байна. Ажил төрөл юм уу? Хатуу хоорондын хэл маргаан байгаад байгаа юм уу? Найз нөхдийн өрсөлдөөн байгаад байгаа юм уу? Иймэрхүү асуудлууд чамд байна. Энэ дээр ухаантай хандаарай. Бити яаран дүгнэлт хийгээрэй. Тийм төвчээртэй бай. Ингээд дараадан аз иргэнэ заяа. Одоо ер нь бол муу замаасаа гараа сайн зам руугаа явбал яасан юм бэ? Муу ахыг муухай ахыг зөндөөл хийлээ штэ. Нэг зөв байхыг сайн байхыг нэг хийгээд оролдоод үзүүл яасан юм бэ гэж би бол хэлмээр байна. Яг мөнгө төгрөг хэрэгтэй байна. Тэгмээр ингээд өөрчлөлт хиймээр байна. Яг ийм юмнаас эхлэх гээд байна. Тэгэхээр санхүүгийн байдлаар юм уу орлого хөрөнгө оруулалтын байдлаар ингээд зогсчод байна гэж харж байгаа бол үгүй чи 4 мөчөн бүтэн байна.
Чи минь одоо тарих толгойчин ажилтдаг юм бэ, сэргэлэн юм бэ, зөв сэргэлэнтэй хуульч өрчгүйгээр зөв сэргэлэнтэй ажил төрөл хийгээ хамт олонд өөрийн ажил мэргэжилдээ өндрийг аваад те итгэл үнэмшил үлээлгээд ингээ явбал чамд аваастай чанар байна. Ажил ерөөсөө бас ингээ нэг юм бие зовох маш дургу манай энэ. Гэдэг гэр бүл болох цаг чинь бас болоод байна. Зөвөө тэг сонголт хийхдээ зөв хүн сонгоно. Олон дотор мотроо сонгоно гэсэн юм байхгүй шүү дээ. Тэ? Зөв хүн сонгох хэрэгтэй. Чи ингээд харилцаа эхлүүлээд байгаа хүмүүсээ бас анзаараад харвал дандаа л ер нь ийм чиний одоогийн энэ онцгой докторгүй байдалд хүргэсэн хүмүүс аахгүй нөлөөлцсөн. Ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Ер нь бол зөвхөн хар амиа бодсон хүмүүс хэтэрхий бие сэтгэлээ зориулцдаг. Нэг хүнтэй харилцаа эхлүүлээд ингээд яг чиний хувьд бол уулздаг учирдаг олон хүн байгаа ч гэсэн ингээд хүн гомдоочихгүй бол найтайхан л байна. Гэхдээ болоо одоо тэгэж өөрийгөө хуурж тий зүг сэтгэл хүнээс өшөө авч байгаа юм шиг ингэж амьдрахгүй шүү дээ. Өөрийгөө л завруулахын юм. Тэгээ ер нь бол гадагшаа явах талтай бодож үзээрэй. Чамд бол бараг тэрэн дээр харагдаж байна. Эсвэл явдаг ирдэг тийм хөдөлгөөнтэй ажил хийхгүй бол чи нэг суурин газрын ажлыг хийхгүй. За айгүй адармаатай энэ харилцаанаас болоо чи ер нь сэтгэлээ шарах айгүй хэцүү байдлыг авсан. Би бол энэ дээр чиний урдны хувийн амьдралыг ярина. Чиний энэ хувийн амьдрал хүртэн айгүй хатуу байж, харанхуй байж, чамайг ингээ гутаад дөрөмжилдэг байж, чамайг өмөрч хамгаалдаггүй байж, чиний тал зогсдгүй байж, чамд итгэдэггүй байж. Гэлээ гэвч бүх хүн тийм биш ээ гэж хэлж ин за зөвлөж байна. Тэгээ дараа чи амьдрал чи нэг л доктортой болж өгөхгүй, юм замраагүй. Тэгээ гэтэл чи бас нэг хүн байгаад гэдэг харилцаа холбоо эхлүүлэх гэдэг. Тэг эхлүүлсэн хүмүүс нэг бол бие сэтгэл нь хол яваад байдаг. Нэг бол нэг юм төр зургийн харилцаатай докторгүй юм хүмүүс л өөр чинь эргүүлээд ойр орчим чинь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чим ухаал зарах хэрэгтэй. Энэ нөхцөл байдалтай өөрийгөө өргөдөөл хэвтэл яг л хийдэг юм а хийгээл яг л ингээл байгаа л байвал байгаа л байна гэдгийг бас санаарай. Аль болох энэс өөрийгөө татаж гаргах хэрэгтэй байна. Болох хэрэгтэй байна. Мартах хэрэгтэй. Ер нь тус нэмэртэй, 5 төгрөгийн тус нэмэртэй, ажил төрлийн хэрэгтэй гэж тэгж хүмүүнтэй бол уулзаж учрах шаардлага байхгүй шүү дээ. Ерөөсөө хэрэггүй. Чи өөрөө тэгтээ тэрнгүүл чадна. Заавал нэг хүний тусмас аваа, заавал хүнээр нэг санхугаа бариулаад дэмжлэг аваад тах шаардлага байхгүй чи. Миний мэрэнд хүүсний ялгаа ерөөсөө байхгүй. Зүрүүдлэхгүй чи ингэ зүрүүдлээд энэ заяа ингээд сурцсан байна. Энэ зүйлийг ингээ орхитвол хуримтлал үүсэхгүй зүгээр л орсон гарсан жижиг шажиг юм худалдаа бол хэрэгтэй хэрэггүй юмнууд ингээ цаг зав сэтгэл санаагаа зориулаад байна. Одоо тэгэхгүй заяа өөрчлөлтөөрөө болох хэрэгтэй бодож үзээрэй. Яг юунаас эхлэхээ шийдээрэй. Миний мэрэгэн дээр бол нэмэлт хийж байдаггүй. Би бол яг хүзэр юу хэлж чинь тэрийг хэлдэг. Цаг хугацаа гэж байхгүй. Хүн үзэх цагтаа үзэн эзэн очино. Гэхдээ бол чамд гээд хэлэхэд бол яг энэ мэрийг үзсэн бол хийж үзхийг хүссэн юмнуудаа хийгээд үзүүл яасан юм бэ? Өнгөрсөндөө уягдахгүй, нэг хүнд баригдахгүйгээр өргөжлүүлээд яваарай. Тэгвэл чаад жаргалтай хүсэж байгаа тэр халуун дулаан гэр бүл, халуун дулаан хайр, халуун дулаан тэр халамжийг авнаа. Чи халамжаар, хайраар, магтаалаар үнэхээр дутж байна. Ойлгож байна. Гэхдээ чи өөрөө ийм төр зүрийн хүмүүс сонгоод байгаа гэдгээ бас бодоорой заяа. Төр зүрийн ажил, төр зүрийн орлого, төр зүрийн мөнгө, төр зүрийн гэдэг юм бол сонгоод байгаа шүү. Урт хугацааны удаан үргэлжлэх юм а эхлүүлэхийн тулд чи одоо байгаа чигээ болохгүй бол чи уул нэг сайн хүн байсан байх шүү. Гэтэл одоо өөрчлөгдсөн байх шүү. Чи илүү жоохон муу тал руугаа толгойч ажиллаад байна уу? Гэдгээ бас сайн бодоорой за. Тэгээ эерэг талаар өөрчлөлт, мөнгө төгрөг, ажил төрлийг өөрчлөлт гарга. Чи минь чаднаа гэж хэлээ. Тэгээд одоохондоо бол чи энэ мэрийг шууд сонсоод тэр дороо өөрчлөгдөхгүй мэдээж ойлгомжтой. Бодороо тунгаагаараа сэтгэл хөдлөлөөр биш сайн нухацтай
доктортой бодож тунгаагаарай. Ирээдүгөө төлөвлөөрэй. Яг ийм хүссэн үлээс нь доктортой харилцаа, доктортой ажил, доктортой зүйлс чинь чам дээр ирэх болсон байна. Чи өөрөө тэгээ тосож авах юм уу? Эсвэл яг байгаа одоо энэ нэг юм ховөртөө баах итгэл найдвар, хорсон гордлог төрүүлж энэ харилцаануудтайгаа ингээл яваад ах юм уу гэдэг чиний ухаан мэджээ гэж би чамд зөвлөё. Сонголт бол чиний гарт штэ. Хүн салахгүй, хүн нийлгээд нийлэхгүй. Сонголт бол чиний гарт. Одоо бол жоохон хитрхи амар хазаахаасаа өмнө өөрийгөө татаарай л гэж би чамд зөвлөх байна. Миний зүгээс заяа. За. Ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг дуусгачих. За одоо ингээд шууд 3 дугаар группийнхаа уншлагыг эхлүүлье. 3 дугаар группийнхэн маань яасан мэг хэрийн боовчийг сонгосон. За энергийн шалгалтыг эхлүүлье. Би ингээд шууд бичлэгээ үргэлжлүүлээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр надад ч бас амар яг цаг маг тавьж чадахгүй байгаа асуудал маань бас уучлаарай. Тэрийн болгон бичлэгээ эргүүлж харж орж уншаад үзээд байдаггүй. Алдаа дутагтай талын маань авшигийнхээ ухаанаар бас ойлгоорой. За ингээд 3 дугаар группийнхаа энергийн шалгалтыг эхлүүлье. За саяхан шинээр өөртөө юм хамгаалалт авсан бол та зөв группийг сонгосон байна. Мөн дээд өвөг дээдээс онг тэнгэр ламбо дээр очиж солихсон бол та зөв группийг сонгосон байна. Зүуд нөөц их докторгүй зүүн мэлмий чинь нээгт ч гэсэн ямар нэгэн мэдрэмж төрөөд байгаа мөртлөө түүнийгээ тайлж чадахгүй байгаа бол та зөв группийг сонгосон байна. За мөн гэртээ шинэ цаг худалдаж авсан бол зөв группийг сонгосон байна. Өөртөө шинэ лаа худалдаж авсан бол ийм гэрэлтдэг ийм гэрэл биш үү? За нэлийн том харагдаад байх юм. Лаа гэрэл иймэрхүү юм худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна. Зүудэндээ ч юм өөрийгөө ингээ үйл ингээ хараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа бол та зөв группийг сонгосон байх шүү заяа. Тэр нь ч сонирхолтойгоо үзвштэй юм гарч ирж байна уу? За ийшээ тийш яг явах чаа машин дээрээ шинэ юм худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна. Саяхан өөрөөсөө удирдах албан тушаалтай, өөрөөсөө эрх мэдэлтэй, өөрөөсөө оюун лүгэнтэй уулзсан бол та зөв группийг сонгосон байна. Мөн сэтгэл санаа таагүй докторгүй байгаад байна. За докторгүйтэй холбоотой ачаал дарамт байгаад шүү. За энэ нь болохоор ажил төрлийн мөнгө төгрөгийн биш энэ далд ухамсар далд энерги юм байна. Чи энэ жоохон хүзүүн өөрийг төлөв татагтаад энэ талаар хийж эхлэх гээд байгаа бол зөв группийг сонгосон байна гэж хэлнэ. За ингээд уншлага хэлүүлцгээе. Би нэг уншлагыг дэлгэрүүлэл яваад идэггүй. Ер нь бол гарч ирсэн энэ шууд хэлээ авчдаг учраас. Сэтгэл зовнил төгшөлттэй яг хувийн амьдрал чинь болж өгдөө салалт нийлэлт айгүй их байна. Гэтэл чамд ийм шидийн хүч ирсэн байна. Би бол одоо шууд онгодтой хүн гэж хэлнэ. Заяа. Гэтэл одоо чи бодвол ёслцсон, авцсан ямар нэгэн байдлаар энэ зүйлийг оролцсон байна, эхлүүлсэн байна. Гэтэ хаалгуудын нийтээ өөрт мэдрэхтэй ер нь бол сөрөг харанхуугаар агиух мэдэрсэн байна. Ер нь бол шашны золиос болсон юм шиг мэдэрсэн байна. Эсвэл ч өөрт ирж байгаа мэдээлэлээ тайлж чадахгүй, өөрийгөө голох, онг тэнгэрийг голох хангалттай биш гэж бодоо. Гайхамшиг үлээд энэ гайхамшиг ичэд үлээд нь штэ. Гинт сар мар хэртгийг үлээд байгаа юм. Үгүй штэ, тийм юм байхгүй, хичээл зүтгэл байна. Гэтэл яасан байсан чи хувийн амьдрал ч аягүй хэцүү адармаатай байгаа биз? Тийм үү?
Энэ юуныхоо гэхээр чи ингэж бодож байна. Би эхлээд өөрөө хувийн амьдрал маань сайн сайхан байж ээж дараа нь одоо энэ надад ирээд байгаа дохой зүүн совь мэлмэн оюун сахиу сонготын асуудлыг ярья гэж боддог боловч үгүй байна. Сайхан амьдрахын тулд эхлээд чамд заяасан мэлмэн оюун зүүн совь мэрэг төлөв юу байгаа түүгээ эхлүүлнэ. Тэрийнхээ учир зүгийг олоод яг юу гэсээр чамайг ийм руу татаад байгаа, яг юу хийн гэдгийг таньж мэдэж гүйцэд явсны дараа хувийн амьдралчин зэгсэрнэ. Тэгэхгүй бол чи мөнгө төгрөг тогтдгоо, улам л хоосон мөнгөгүй хүнээ гар харсан хань жил зовлонтой хэцүү тэгээ ерөөсөө хүнтэй ажил эхлүүлсэн ч ажилчин болохгүй, нэг ажилд ороод ажил ихээр сэтгэл зүй хөдлөхгүй ийм байна. Өөрөө өөртөө зөрчилж байгаа, зөрүүдэлж байгаа гэсэн мэрэг бууж ирж байна. Эний чинь зөв тайлаад өгч хүн амьтаа олдох байлгүй дээ. Сайн яв зөв нойр морь харалтаа зөндөө ихтгэлтэй. Яагаад өөрийгөө нэвцаагаад ингээд өөрийгөө голоод идэ. Чи юу нэг яс өмнө дээр чи бурхны шүүдэг ч юм уу, чи онгод тэнгэрийн шүүдэг ч юм уу, уул усны шүүдэг ч юм уу. Тийм их мэдлэлтэй хүмүүс юм уу? Мэдээж чамд ирж байгаа мэдрэмж үнэн байна уу, худлаа байна уу? Би ер нь ингээ энэ зүйлийг хий. Одоо би чи шашны чиглэлээр явах гээд байгаа хүн байгаа байхгүй юу? Одоо жишээ нэг мэрэгний дэлгүүр нээх гээд эсвэл ингээл хүзэр мүзэр зарах гал эсвэл мэрэг төлөвөөрөө татагтаал эсвэл хойд болго өмсчөө тайлцсан эсвэл өмсгөөд ингээ гүйж байгаа болвол сайн яв хүмүүсээ хаар зүүн совь мэлмэн ондоо итэг тэрий чин зүгээр чи миний шав боолгээд авчдаг ч юм биш, чи энийг хийгээд хийчдэг ч юм биш, олон дотор сонгуулж үзүүлж харуулж шигшиж байж сэтгэл хязгаарч худлаа хэлдэг байхгүй. Энийг л худлаа андаа гэлдэг л худлаа. Хүн юу н өөрөө өөртөө худлаа хэлнэ гэж байхгүй шүү дээ. Чи одоо өөрөө өөртөө худлаа хэлж явсаар идэл ядардгүй юм чи. Уул нь бол шал тийм өргөх дахил санаараа янзлах тийм ажлууд чамд зөндөө байна. Хийх ёстой юмнууд хийгээч жоохон мөнгө төгрөг орноо. Яг бүтээнэ болно энийг хийнэ гэдээ явбал чиний мөнгө төгрөг зах болно бүтэн. Чиний хайр дурлалаа харилцаа цаашдаа амрах хүсэн амьдрал чинь ч гэсэн тайван болоод ирнэ. Одоогоор аягүй их мөнгө төгрөг одоо төлөвлөсөн байна. Өөр ажиллаар зөрчилтэй маргалдаа өөр ширнээ асуудалд орчихсон юм болгонд шаналаад яваад байна. Үгүй ээ. За мөнгөний асуудал, энэ ажил төрлийн асуудал, сэтгэл санааны асуудал, гэр бүлийн асуудал бол яг хувь зангалаа чам дотор явнаа. Зүур нойроо маань уулзах ёстой хүмүүстэйгээ уулз, яв, ир, оч, хар, нүдэрээ хар, гараараа байр. Тэгээ чи эхлээд хувийн амьдралаа зохицуулчаа дараа нь энэ амьдралыг зохицуулна гэж байхгүй. Зэрэгцүүлээд аваад яв заа юу. Тэгээд ихээр үйлчмөр сайхан бүтнээ чи хараараа за. Тэгэхгүй бол яг чиний ингээд амьдрал, хувийн амьдрал ганхан, ажил төрөл ганхан, сэтгэл санаа ганхан. Хоосын өмнө төөрөгдөд яваад байна. Төөрөгдлөөсөө гар тэгжээж ухаан санаа чинь. Тэгэхгүй бол ингээд салаал нийлээл хүүхэд өнчрүүлээл тэгэл ер нь хань ижил тогтохгүй, амжилт амьдрал болохгүй ийм амьдралаараа чи үргэлжлүүлээл амьдрал. Тэг чиний энэ ойр орчим дандаа юм инээрэг ярьсан бурхан чөтгөр мөтгөр тэгээ дал тухамсар мохомсор одоо бид нэр яагаад энэ ертөнцид ирсэн гэсэн ярьсан хүмүүс маш маш тэг учраа олол доо тэр талаараа явна штэ тэр талаараа учраа олно хичээн зүтгэн тэгжээж тэр зүтгэл чинь гарч ирэн шүү дээ биелээ шүү дээ бийжээ шүү дээ заа юу ингэж хэлж байна юм дээр. Тэгэхээр чимийн учрыг олсон байх гэж бодож байна. Хайжаасаа асуултынхаа хариултыг олсон байх гэж найдаж байна. Тэгээ чамдаа авч сайн хүсье. Тэ аливаа юмыг тодорхой болгож чадахгүй ингэж төөрс бодолж явж болохгүй. Ер нь сайн явж үзэж харж шигшиж шинжих хэрэгтэй. Лаг харагдаж байгаа гэж лаг ярьдаг гэж лаг гэсэн үг биш шүү дээ. Тэ аливаа юм энгийн байхдаа чадал орштой шүү. Аливаа энгийн зүйлийг ажиглацгаа хэлбэр биш энгийн зүйлсүүдийг сайн ажиглаарай гэж чамчаагаа зөвлөж байна. Тэгэхээр энэ удаагийн мэргээ энэ хүргээд өндөрлөё. За баярлалаа.